За энэ их хайтай юм шүү дээ. Эндээс эхэлж. Эхний бичлэг юм чи яах вэ? Сайн уу? Окей. Поз моз ах уу? Сайн байна уу? За сайн байна уу? Энэ өдрийн төргий, шинэ оны төргий. За шинэ он эхэлж байгаа учраас ийм гой модны доор бичлэг эхлүүлж байна. За энэ бичлэгээрээ би юу ярих вэ гэхээр Калгари хот хэрхэн одоо ийм олон хүмүүс холигдсон энэ төг хэсгээрээ хөгжирдөггүй вэ гэдэг талаар нэг хэсэгхэн зүйлсээс нь хуваалцъя гэж бодож байна. Тэгээ би гайхчихсан байхгүй юу, ингээд машинууд нь нэгдүгээр игнэндээ ингээд зам дээр машинаа тавьчихдаг. Тэгээ ингээд Монголч чинь ингээд тийм машин харахлаар л гоо энэ ста зам хагаад зогсон байна гэх мэт бөөм болдог шүү дээ. Тэгэнгუთ энд бол ингээд хаасайгуу тавьсан юм шиг надад их харагддаг байсан. За тэгээ ингээд анзаараадсэн чинь тэр машинууд нь болохоор дөрөв зөрчөөгүй яг дөрмийн дагуу байсан гэсэн үг. Энд нэг жоохон бичлэг хийчихэ гэсэн чинь тэр цас цэвэрлэг юм дуугараад амар муухай сонсогч байна. За яг хальт хийчих. Энд ингээд зогссон байгаа машинуудыг харж байна уу? Энэ бол ингээд нэг чигээ урсгалтай машин байна. Ингээ зам байна. Тэгээ энэ тал дээр ингээд дугуун замтай. Тэгээд энэ тал нь болохоор ингээд зогсоол. За тэгээд энэ зогсоол нь болохоор яадаг вэ гэхээр ийм цагийн хязгаартай. 2 цаг зогсоход 7-оос 6 цаг хүртэл 1-5 цагийн хооронд үнгүү. Төлбөртэй зогсоол нь болохоор юу байдаг? Доороо бичгтэй байдаг. Тэгээд яг энэ шонгоороо хязгаарлагдаад яг машин маань яг энэ шондоо багтаж орсон байх хэвээр яг энэ 2 цагийнхаа. Тэгэл болоо. Өөр ямар ч тэмдэглэгээ хашлах хаат байхгүй. Тэгээд ёо. Тэгтээ. За энэ болгоочтой байхгүй энэ нэгдэг байхгүй нөө. Дулаархаар цас нь хайлаад ингээ мүс очин заяа амар. Тэгснэ. Хар юм ус олчдаг. Үгүй ч шүү дээ. Гар. За юу ярьж илаа. Тийм энэ галын одоо энэ нэг юу гэдэг нь чи. Эндээсээ 5 метрийн зайтай заавал зогсно. Одоо тэгээд уулзуураас 5 метрийн зайтай. Тэгэхээр энэ хавьд ерөөсөө ингээ машин байхгүй байгааз. Ингээд тэгээ зогсоол нь эхэлж байгаа. Тэгээ цаашаага ингээ үргэлжлээд зогсоолно. За тэгээд бүгдээрээ энэ хөрхий нийцсэн биш. Бүгдээрээ ингээ дөрмөө айгуу гой баримталдаг гэж харуулах гэж хагаад хальтраад унчихлаа. За тэр даунтаун харагдаж байна. Тэр цаана бүр манан дотор орчжээ. Яа, амар гоё харагдаж байна эндээс. Одоо яг цагаар нэг хасах хиттэй байсан бай. Хасах 8, хасах 11 мил л байгаа. За хүмүүс нь ер нь гарцгүй газраар бараг л гарахгүй. Заавал гарцтай газраараа л гарна. Саяны энэ хүмүүс бол. За энд явган хүмүүс нь давуу хэрэгтэй. Ийм гэрлэн одоо тэмдэг асахаар явган зорчигч зорчно. За тэгээ машинууд заавал тусах хэрэгтэй. Явган хүмүүс бол давуу хэрэгтэй. Энэ нь бас айгүй гоё. Тэгээ зам гарч байгаа хүмүүс нь ерөөсөө ингээд за энэ бол гэрэлгүй гарц байна. Гэхдээ л гарц бол гарц би зогсох хэрэгтэй. Тэгээ хүмүүс нь бас айгүй амар заяа. Ингээ ерөөсөө зам руугаа хартдаггүй. Гарцаар бол ингээд ерөөсөө амар өгдөг тэлтэй шууд яагаад гарчдаг. Тэгээ үгүй. Зам харахгүй шууд л гарна. Тэгэхээр амар аюултай юу айгүй боломжтой байхгүй бол. За яг одоо миний урд харагдаж байгаа гудамжлахаар 17 дугаар авеню гээд одоо тэр цэнхэр бичгээр харагдаж байна те 17 дугаар авеню гээд яг одоо төв гудамж гэх юм чи хайшин шоуны гудамж гэх юм уу айгүй хөгжлөний төвүүдтэй одоо паб бар кофе шоп гэдэг юм уу яг энэ гудамж нь ингээд нэлээд урт. Гэтэ яг итэвхтэй хэсэг нь болохоор нэг тийм амар урт биш. Тэгээ орой болохоор ингээд залуучууд айгүй хингээр байдаг. Шоуж байгаа хүмүүс. Спорт баарууд их байгаа. За энэ ингээд харж байна уу? Нэгдүгээр игнэн дээр машинууд ингээд тавьсан байж байгаа юм аа. Эднэр нь бол одоо энэ 17 дугаар гудамжийн жишээ төг гудамж учраас дандаа төлбөртэй зогсоолуудтай. Машинаа тавьчлаа. Одоо төлбөрөө төлье. Тэгээ зам дээр нэг юм юунууд байгаа заяа. Нэг юм ногоон ийм юмнууд байгаа. Энэ харж байна уу? Нэг ATM юм шиг. За энэ ингээд ажилтгүй юм байна заяа. Тэгэхээр яадаг вэ гэхээр одоо тэр нэг цэнхэр тоо байгааз энийг оруулна. 96 ирсэн те 96 хагас өдөр болохоор $1 юм байна. Нэг цаг нь. Нөө ингээ гараад ирчихсэн. За. Болжээ. Ингээ төлбөрөөгээд хүмүүс нь зогсож яадаг. Хөөрхөн байгааз.
За тэгээд энэ зогсоол гэдгийг яаж мэдэх юм гэхээр ийм тэмдэг байгаа. Дээд нь 2 цаг зогсож болно. 7-оос 18 цагийн хооронд нэгтээс 5 дахь гэж байна. Тэгээ хагас өдөр болохоор 9-оос 18 цагийн хооронд энэ payment required гэж бичсэн байгаа. За энэ нь болохоор төлбөртэй гэсэн үг. Энэ хоёр тишээ сум заасан байгаа нь болохоор яг энэ шон байгаа зэн шон бас их учиртай. Шонгийн цаашаа болон тэгээ ийшээгээ тавьж болно гэсэн үг. За тэгээд энэ зогсоолыг тэгвэл аль хүртэл тавих юм машина гэхээр энэ хүртэл тавьж болно гэсэн үг. Нэг талдаа сумтаагаад тэгэхээр ийшээ хүртэл тавина. Тэгээд болоо. Энэ шонгоос хамраач юм уу машиныхаа хамрыг илүү гаргаж болохгүй яг эндээ багтаагаал эндээ тавьчихна. За тэгээд хажууд нь болохоор loading zone гэмний түрүү ярьжсэн энэ хэсэг байгаа. Тэгээд максимум нь 20 минут эндээс энэ хоёрын хооронд зөвхөн ингээд энэ одоо юу нэг машин зогсох зайд. Хурдны дүрм одоо маш сайн баримталдаг. Хурд хэтрүүлэх юм бол маш өндөр торгуултай. Ханаас ч хамаагүй гинт цагдаа гараад ирнэ. За энэ тэнд нэг жижигхэн камерууд байгаа. Тэгээд ер нь бол хурд хэтрүүлэх юм бол айгу өндөр торгуултай байдаг учраас ер нь бол хүмүүс яг л 60 бол те 60 дотроо 50 бол 50 дотроо за 100 бол 100 дотроо бүр ингээ удаан бас явж болохгүй юм чинь. Энэ шиг орно. Thank you. Энд нэрээ баярлаагаа ингэж хэлт юм билээ. Яг бас аваар дарж байгаа хүмүүс байдаг л та. Гэтэ цөөхөн. Ер нь тэгэхээр хүмүүс ингэж баярлаагаа хэлэх. Тэгэхээр нэг болын цонхондоо арын жолооч нь харж байгаа гэсэн үг. Энд нэрээ нэг бас сонирхолтой санагдсан юм нь энэ удамж хоорондох юугаа цасаа ингээд цэвэрлдэггүй. Ингээл гоо цаснаа уурал байж идэг. Замуудаараа бол давсаа цацаад цасаа бол том машин яваад цэвэрлждэг. Гэхдээ ерөнхийдөө ингээл удамж байр хоорондын замууд нь ингээд цастайгаа л гэж. Тэгэл энэ цагаа гарын бас жоохон ялгаа байна л да. 7 хоног нэг хүтрээл дулаан Тэжээснаа л хүтрээл 7 хоног хүтэрдэг ч юм уу нэг юм. Нэг одоо удаан ингээл хүтрээл бүх юм хөлдөө байгаа л байхгүй. Даунтаунд ажилладаг хүмүүс одоо оффист ажилладаг ч юм уу те тэгж ажилладаг хүмүүс бас машина яадаг вэ гэхээр яг ажилтны зогсоол энэ төр гэж бас байгаа л да. Гэхдээ ер нь хүмүүс одоо C-train гэдэг энэ хотыг ингээд хотын дунд явдаг юм үйлчлэний одоо хэрэгсэл байдаг. Тэрнийхээ буудал дээр ингээд машина тавьчихдаг одоо C-train station гэж байгаа. Тэрэн дээрээ буудал дээр нь одоо сарынхын төлбөрийн төлөөд машина тэнд тавьчаад C-train-дээ суугаад даунтаун орчоод тэгээ оройн нэрэхтэй цогцолоосон машина аваад цаашаа гэрлүүг явдаг гэсэн. C-train давуу талуудтай төгжрөхгүй дээр нь тухтай, дулаахан, тэгээ хурдан за цагт 80 км/цагийн хурдтай юу н ойролцоогоор явд юм байлээ. Ачаалтай үеэр бол нэг 2-2 минутын зайтай явна. Ачаал багтай үеэр бол нэг за 5-6 минут ч юм уу. Ер нь дунджаар нэг 3-4 минутын зайтай ингээд явдаг тийм тэрвэр хэсэл байдаг учраас хүмүүс айл болох тэрэндээ суугаад явцдаг. Ийм жижиг эмх зэгцтэй ийм бүгдийг ингээ гоё уялдуулад нэг ийм системд оруулаад одоо тэр систем нь л хоорондоо ингээд яг зэрэг ингээ ажиллаад эхлэхлээрээ ингээ төгжрөхгүй байгаад байгаа гэж би бодож байгаа. Жишээлх юм бол гэрлэн дохио байна, замын тэмдэг-тэмдэглэгээ байна, зарим нэг дүрмүүд байна. За тэгээ зогсоол гэдэг энэ олон зүйлүүд нийлжээж энэ төгжрлийг бууруулж байгаа. Би анх ирээд эдрийг ингээл одоо ингээ өөрийнхөө анзаарч ирсэн юмнууд миний одоо жишээ нь ой тоонд амар тод байсан байхгүй. Тэгсэн чинь ингээд одоо би энд ирээд ингээ 2 жил болж байна. Тэгээ 2 жил болоод ирсэн чинь ингээд жоохон бүдгрээд нөгөөтгөндөө ингээд өөрөө тасаад замарч ингээ мартахаас өмнө бичлэг болгочих гэж бодсон. Calgary Tower харагдчихээн. Яа ман дунд орчижээ. За энэ том барилгууд бол ерөөсөө л зогсоолоо шийдчихсэн. Доороо гадаанаа аль талдаа. Одоо тэр нэг мушгиралцсан юу байгааз тэр бас зогсоол. Ингээ байрнуудынхаа гадна талд зогсоолтой доошогоо 1 2 за 3 мурав чиж байж магадгүй. Ямар ч хэсэн л миний мэдхийний P1 P2 гэсэн зогсоолууд байж идэг. Амар том зогсоолтой. Тэгээ төлбөргүй. За тэр урд харагдаж байгаа нэг P үсэг байгааз том ногоо. Тэр одоо хідэн давхар байр юм дээ. Тэр бол зогсоол байна. Олон нийтийн төлбөртэй зогсоол. Тэгээ ингээд ийм том зогсоол. Энэ хараач бүр амар урт оостэй. За ийм том дэлгүүрүүдийн зогсоолыг би харуулъя. Ингээ гадаа зогсоолууд эдгээр нь бол айгүй том зогсоол. Тэгээ энэ тэнд дураараа те за түр тавьчих л да.
сүртэвчтэй гэсэн юм бол байхгүй. Тэгтээ зүгээр хаяа нэг ингээ анзаарахаар нэг энэтхэг араб гэдэг л нэг тийм хүмүүс айгүйх дөрөв зөрчүүд байгаа юм шиг харагддаг. Одоо жишээ нь энд нэг ингээл сигнал дараал ингээл бас нэг байхгүй. Тэгэнгუთ ингээл гэлэн тохион дээр одоо яг ногоо асан гут ингээл жишээ нэг хүн ингээл сигнал дараад би амар цочоод ингээ харж байгаа байхгүй. Тэг ингээ би нөгөө явууны замаа гарч исэн. Тэгэнгуთ ингээд тэр сигнал дарсан ч одоо ч ингээ харахаар энэтхэг хүн байх жишээ. Цагаач ихтэй тийм уус болохоор олон төрлийн хүмүүс, олон орны хүмүүс байгаа. Гэхдээ л дөрөв зөрчтэй хүмүүс бас байна. Мэрсэр. Эсвэл гарцаар хүн гарч явахад зогсож өгдөг ч юм уу те. Улаан зам дээр ингээ аваараа татаа зогсныг 2-3 машин байсан. Тэгээд хотоос гараад л да. Тэгсэн чинь гайхаад энэ ч одоо ингээ ямар сонин газар эн чинь хэр баргийн ингээл нэг тийм улаан зам дээр зогсон машинтай барыг таарахгүй. Тэгэнгუთ ингээ харангуутаахан итгэвчүүд ингээ аялж яваа итгэвчүүд нэг антан гараад ирсэн. Тэгээ нөгөө антныхаа зургийг тарах гад зүгээр ингээ зам дээр зогссон амар гар үзээ. Заас нөгөө орох гээд би нэг дэлгүүр орох гээд байгаа юм. Тхийг хайгуултгүй. Эдгээр тэгвэл яагаад аваараа татаа зогссон гэж юу? Яагаад гэвэл мэдгүй ээ. Миний бичлэгтээ энэ хүртэл хамт байсанд баярлалаа. За тэгээд Канадын Калгари хот одоо зогсоолынхон асуудлыг хэрхэн шийдсэн байдаг талаар богинохон товч видеогоор хүргэхийг хичээлээ. Мөн дараагийн бичлэгээр одоо энгийн хэрнээ маш ид шидтэй хідэн тэмдэглэгээний талаар та бүхэнд харуулах болно. Дараагийн бичлэгтээ хамт байхыг хүсвэл мэдээж subscribe дараарай. Баяр таа.